Монголчуудын Эмжил радио 88.1 урлагийн дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 бүрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сураатагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд үрдэг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 15 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 27 оны баасан гарагийн Яна нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. За студид хөтлөгч Мега, Уугна, Анжга, Гэрлээ, за найруулагчаар мөнцөцгийн төвшин байрнаар ажиллаж байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар боломжийг бүтээгчид Лендди, за мөн Акураар даатгуулах амархан Акур даатгалын платформ хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв нөө нэг жоон багт ингэдэгс бүгдээрээ ингээ хуруунуудаа ингэж нийлүүлж тавьжаад Абр Бебердо Мая яасан ончг миний ээжийн ганган бүсгүй ширээн доогор байсан шилтэй архийг хэн авсан бэ? Гар зайл гэдэгдэг гэсэн те. Тэнд болон тоглодог гэсэн те. Абр Бебердо Мая заяа. Өнөөдрийн хулгайчийг олно. Ядаргаат. Тэр чинь ямар юм бэ? Унгасан хүнийг олдог гэсэн. Чи амар хулгай цагтаа төстэй. Тий. Анжи энэ байгууллагад орж ирээд бидний хулгай цагдаад байхгүй болгосон. Ядаргаат. Та бүгдээр ингэж чи тийм. За тусалаа тоглоомч. Йоо. Би бүр амар ач холбогдол өгөөд шүнжэнгөө хэрэлдээд тэгээд тэр хулгай цагдаагаа олох гэж алаан болдог байсан байхгүй. Амар сонирхолтой ингээд. Тэр яам хин болдог гэсэн мөөг яах. Хулгай чинь хингэж яах. Хашаах байдаг гэсэн. Яа за тэгтээ мэдээж дандаа тийм байхгүй штэ. Өөр л байна л да. За хөвчлэн лайдгаад. Манай ажлын хөргөгч болон хоолны өрөөнөөс үе идэж уух юм алга болдог билээ. За угнах таныг ирэлснээс хойш. Саяхных юм баг. Би саяхных. За сүүлийн үед л. За тэгэхээр одоо хүн болгон идэж уух юм алдсан багтаа нэг жишээ хэлнэ. За би бол яасаа нэг юм төмпөн дөрөв хоолоо алдчихсан. Тэгээд би Мегагийнх шүү. Уг нь хувааж өгнө шүүгээ. Тэр уг нь бол гойм байсан байхгүй юу? Тэгээ би нэг хизээ тийм юм авчирсан. Гүй авчираагүй. Ингээд гоймын чанна гэж бодоод. Тэгээ дотор нөгөө бөөрхөн гоймгоо хийгээд бүр яг ингээд буцлахад бэлэн тавьчихсан байхгүй ажиллаж байсан. Чи алдсан юм уу? Байхгүй тэнтрээс хоёр шиг байхгүй заа юу. Тэгээ би бүр ингээд таган дээр Мегагийнх шүү. Хөрүүл алын шүү малаа би нэг сүртэй бичдэг штэ алын шүү малаа шүүгээд тэгэж нэмэр байхгүй. Амар хулгайч. Гү тий чи эзнийг олсон юм уу? Тэр бүр 20 донд штэ. Гү харин эзнийг олсон юм уу? Яг тэр үед камер байгаагүй. Би хилам эрүүл тэмцэл хийдэг болохоор хулгайчаа дорыг нь олдог байхгүй юу? Тэд ингээд олж чаддаг байхгүй. Тэгээ нэмэргүй. Одоо тэрийг мэдчихэл байна. Би бол тэрийг одоо 6 жил тунгааж штэ. Тунгаахаар дээ. Угнаад юм байна. За угнаа зүгээр хоол оюутны байрнаас зэрэг авчихсан. Би бол одоо яг нэг адилхан хохирогч болсноо хэлэхгүй бол яг хохирогч болоог үнс ижигсэн бол дуусна шүү дээ ангаас. Тооготой хоолмол алдчихсан гэдэг. Энэ өмнөх дугаар дээр орсон шүү дээ Янад тий. Тэгээ ороход нөгөө карнат жоохон төдөөд ирсэн бол модон чихэр гаргаад ширэн дээр тавьчаад тэгээ наашаа орж ирээд гарахтаа эдэндээ гээд гарсан ч байхгүй болсон. Йоо ямар юу. Ширэн дээрээс ч нөө тий. Тэгээ хүн чинь хажуудгаал харддаг юм билээ. Ёо яг чиний ардталт чинь заграл сууддаг шүү дээ. Энд чиний хажууд чинь бас нэг юм орон гэргүй нэг бас нэг тийм хүн байгаа. Би нэвтрүүлэг үзсэн нэг очир мэд хүмүүс орон гэргүй нэг тийм явж байгаа юм би шууд хажуудгаа ингээ хараад тэгээд за болж гээд. Тэрээс манад модон чихрийн хорхоод нэг байгаа л да. Дааж тэр байхгүй юм уу? Тэр хүн байхгүй. Бүр өдөртөө ингээд би ингээ үе бас ингээд нэг 50000 төгрөгөөр нэг 10 шиг чихэр мөхөр авч өгнө. Гэтэ анханасаа орон гэргүй мэргүүгээд өөрийгөө өрөвдүүлж хэрэгтэй биш үү? Тэгвэл айгүй их юмтай болох юм биш үү? Тийм ээ. Хүүе одоо тэр хүний чинь ингээд манайхан байгуулгаараа тижээж штэ. Орой олгоо ингээд оройных нь хоолыг ингээд бэлдэж өгч штэ ингээд. Энэ хоолыг идэх. Би бүр гэрт өгдөг шүү. Арай дэндүү юм. Сонсч ивэл чи дэндүүдээ дааж дэндүү. Би яг авсан хэсгийг мэдээгүй л дээ. Гэхдээ хамгийн нөгөө чихрийн цаасын нарийнхаа хуйлаа нэгээд шүтэж ихтэл. Яа. Тэр зүгээр цаасыг олоо байлгүй дээ. Тэгж бодож өнгөөж өрөвдөж. Цаасыг чимжилчихсэн байх. Зүгээр цаасыг олсон хөвгт байлгүй дээ. За Анжи би юу? Би ч нэг хоол унд ч нэг алга болгоогүй. Би ер нь тэгээд одоо нөгөө пүүзээ ярина. Нэг тийм ориг Nike пүүзээ нэг алсан.
ёо. бүр амар овийн ориг арьсан пүүзэл алдсан үндэ. Хулгайч нь бол яг гоо тэгээд дороо олдох нь олдсон. Ер нь бол дор нь олдох нь. Тэр чинь хулгаалаад авч явахдаа гаргаал хайцсан байсан мэт. Би яг нэг өдөр амар хийхдээ ажиллаа хийхгүй юу? Хайсныг нь би бас олоогүй байхгүй. Хайсан газар нь очиод үзэхлээр байхгүй байгаа байхгүй. А тийм үү? Тийм байгаагүй байхгүй. Би яг тэр өдөр чинь би айгу босч ирсэн юм айгу. Тэгсэн ингээл ажиллаа Бэгагийн өвчөө хөдөлсөн өдөр байхгүй тэр. Тэр энэ ёстой юмнуудаа цэвэрлэлтэй аваарсан ингээд тэгсэн чинь хангар найз нар ч бүгдийг хайчихгүй гэсэн. Тэг миний найз гэдэг тэгсэн чинь яасан бах нь. Анжиахи ориг пууц дунд нь явж байсан бах нь. Тэгсэн чинь ангараг тэгсэн штэ. Андаа тэгтээ яг ориг байсан гэсэн. Гоо. Би тэр нөгөө ингээд нэг ууг нь шарилд байх хэрэгтэй шүү дээ. Шарилж байгаагүй байхгүй. Тэгэхээр би зүгээр ориг пүүз болохоор аваад гэртээ тавьчихад надад бүх пүүз 5,000-аас пүүз аваад өгсөн байгаа л гэж боддог. За Улаанбаатар хотод 17 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар боломжийг бүтээгчид Ленди. За ингэж байгаа юм байлээ штэ энэ чинь ядраатай худалдаа үйлчлэгээ бизнес эрхлэгч нарт ер нь бол чиглэсэн юу үйлчлэгээ юм байлээ. Ёо. Өнөөдөр бистэй айгүй хэцүү байна би. Хитам орооцолддоггүйгээр орооцолдоо. За Ленди-мэний зүгээс таны борлуулалтыг өсгөх Ленди гээд шинэхэн үйлчлэгээ танилцуулж байгаа. Тэгээд Лендид хамтран аялагчаар бүртгүүлэхэд хэрэглэгчтэй одоо аваад хууч төлөх үйлчлэгийг санал болгоно л гэсэн үг аахгүй юу? За харин бизнес эрхлэгч та худалдаа авалтын төлбөрийг бол тэр доор нь авчих юм байна. Динаас амар хөөрхөн. Ингэж байгаа байхгүй. Жишээлбэл цалин арай буухалгүй шүү дээ энэ чинь. Тэнгүүд мөнгөгүй үед байрны доод талын дэлгүүрлөгөө ороод худалдагч игчтэй тохиролцоод заяо. Сүү талах зэрэг гэртээ хэрэгтэй зүйлсээ авдаг үед байдаг та. Сайхан бичиж өгсөн биз дээ энэ чинь бүр ингэж яхаа. Тэнгүүд яг ийм үед лендтийг ашиглаад төлбөрөө төлөх боломжтой байх нь. Ууг нь өрийн дэвтэр дээр нь бичүүлэл тэрийг хулгаалгаад шатаачдаг шүү дээ. Энд хамгийн гол нь айлаар тааштай ашигтай гэдэг байгаа байхгүй юу? Бүр новши хакер юм. Айлаар талдаа ингээ ашигтай заяа. Худалдагч их дараа мөнгө авъя гэхгүйгээр тэгээд тэр доор авчин. Харин үйлчлүүлэгч болохоор 30 хоног дотор ямар ч урьдчилгаар хэмжлэхүү төлөхгүйгээр бараг авчин. Энэ нь ерөөсөл өрийн дэвтэр гэдэг зүйлийг одоо хайсан гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Тийм ямархан тайлбар. Хэрхэн бүртгүүлэх вэ гэвэл Lend-Man аппликейшнд эхлээд бүртгэлээ үүсгэнэ. За хувийн мэдээлэл хэсэг рүү ороод хамтран ажиллагч гэдэг зэсэн дээр дарнаа. За иргэн эсвэл хуулийн этгээд гэснээр сонголтоо хийж хувийн мэдээлэлээ бүглэн ингээд хамтран ажиллах гэрээг захимаар байгуулад шууд борлуулалтаа эхлэх боломжтой гэж. За маш амархан байна шүү дээ. Дугаар холбогдох хаяг маяг хэлээд өгч. Утасны дугаар 77 тэг 7 тэг 1 77 тэг 7 тэг 1 тэг 1. Онцгой байдлын ерхий. Одоо ангардаад байгаа байхгүй. За Lend-Man гээд салгахгүйгээр бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар боломжийг бүтээгчид Lendi. За би бол дэвштэй те ингэсэн шүү дээ нөгөө нэг бид нар нөгөө доор цайны газар ажиллахгүй ингээд нөгөө их төрөгийн нэг хоолны газар орсон шүү дээ. Тэгээд нөгөө манаач нь тэр үед жинхэнэ тогтчлээ хийгээд нөгөө би гэрэл хоёр хүүхд рүүгээ хоол зөөдөг байсан үе шүү дээ. За яг тийм. Тэгээ хоёр хүүхдтэй тэдний пиршкигээс амар гоё л доо. Тэгээ 10 пиршки аваад тэгээ би ээж нь орой нэг нь ичээгээд хүүг ирээд хоол авахт нэг пиршки авч үлдээд тэгээ 9 пиршкиг өгөө явуулахгүй юу? Тэгээ ганц пиршкигээ тавган дээр ингээд тавиад тэгээд би ингээд галтгоон тавьсанс чи алдцсан. Байхгүй. Оо энэнгээр ч боо юм болсон. Бүр тэн дээр үртсэж байгаа. Нэрээ. Тэгээ нөгөө чоны шүрмэс шатаасан гэдэг чинь мөн юм уу? Тэгэл би чинь өстө нэрэ орилж хашгирч гарч ирээл ятраад. Тэгэл дор нь эзэн барьсан л да. Тэгээ би шууд нөгөө нэг би чи ингээд нөгөө юу яадаг аахгүй. Яг ингээд бодож байгаа хүн байгаа штэ тий. Бодож байгаа хүн шууд ингээд бодож байгаа хүн шууд ингээд нөгөө нэг шууд тулгачтай байхгүй. Чи авсан уу гэдэг ингээд ихсэл гэж тэгжилээ. Зохилтуулаад уу? Нэгэ чамааг авсан гэж байна. Тэгэл гэрлээч тэгж байгаа юм чи тэндээс ингээд цуурай хатуулаас та миний бишги гэж хэлсэн чи яг ингээд хажууд бараг хажуухад нэг ойгсон шүү дээ. Нэг хүн маань тийсэн чинь тэгээд нөгөөд чинь юу яасан? За ихчээ би таныг ингээд би орой идэхжсэн шүү дээ. Ямар сони юм бэ гэсэн чи. За ихчээ би таныг орой эфирээс чинь гараад ирэхэд ингээд пиршки авчирч өгөө тавьсан байна. Байхгүй. Яасан пиршки яасан гэж чинь тэр газар пиршкийн дууссан байж гişээ ёо. Тэгэхээр яасан байх нөө өөрөөс нь дүүхэн байсан байх юм байна. СУ-гийн хоттог авчираад өгчүүд яг үү сэтгэл гоо. Манай ажилд надаас ичүү угаасаа байхгүй шүү. Дүүг хэр чин
Бүгдээрээ дүү. Үгүй анжаа хэдэр чи юм шүү Би дээ. бас дүү шүү дээ. Удаахгүй л гос. Надаас ах бол ганцхан шиг хүн байгаа. Игч хүн бол байхгүй. Угнах яг тэр үед орж ирээг болсон байна. За одоо энэ дээр бол санаа зовсон. Сандрах хэрэгтэй. За дараагийн ууна 2-7 хоногийн өмнө штэ хоолны ширээн дээр 4 ширхэг CU-гийн хуушуур авчир тавиад нэг ширхгийг алдсан. царай тийм болоод. За хэрэгт нь энэ өрөөнд сууж байгаа гинэ. За тэр нь би ялцчгүй нэг тийм CU-гийн хуушуур байхаар нь энэ ид чинь нэг оройны ид чинь ингээд нэг юм салаата иддэг юм шиг иддэггүй юм шиг эсвэл шал дэмий хоол ахуулдаг юм шиг ахуулдаггүй юм шиг. Би яг бас тэгж боддог. Айгу ядаргаатай тий. Энэ дээр нь би тэрнээс нь дөрөнд яг дотор нь хэдэн ширхэг байсныг бол би мэдэхгүй. Ямар ч байсан нэг цаасан уудтай уушуур ахаар нь би нэгийг аваад идчихье. За одоо би хэлчихье баяраагүй. Ядаргаатай тий. За тэгэнсэн чинь бас ингэсэн гинэ. Сарын өмнө өндөгний оромог болон махан бөмбөлөг авчираад бас идэхээс өмнө хаалцсан ямар ядаргаатай. Хэрэгт нь одоо эпирэ тараад харьцсан байна гинэ. За энэ хүн хэн бэ? За бидгүй та хоёр бол ингээд сайхан хөдөлцөж мөтөлцөөл нэг гараал нэг ороод байгаа. Тэр үедээ яг юу хийдгийг яг. Бөмбөлөг нь Бөмбөлөг хийсэн. Бөмбөлөг хийсэн юм уу? Ямар нэгэн бөмбөлөг залгсан хүн харснаа. Йой. Бөмбөлөг залгсан ч гэж. За эпирэ тараад харьцсан гэхлээр ч одоо За аригуун байна, цэцэг байна. Өөр. За одоо ингээд олчих л тоо. Олчих. 2 4 өдөр орой аймааргаар гараад байгаа шүү дээ. Оо цэцгэл юм биш үү дээ. Цэгийг тэгэж хүний юм авч иддэг юм да. Цаа чи махан бөмбөлгөнд дургүй. Юусэн ч үгүй. За уунад ямар нэгэн хөлбөр байна уу? Байхгүй юу тий. Халиурмал болоод юу яахгүй. Зааж бид гураас хараа энэ өрөөнд сууж байгаа байхгүй юу? За та өөрийгөө биш гэж бодож бид гурав айл юм шиг байна. Хүүш нөгөө аригуун ч бүр нөгөө яриад идэг нөгөө hot topics-ороо яриад идэг нөгөө айхтар үнтэй тэрэг чи авч тариад турж мураад бүр сүти мэдээ болж байгаа гэсэн штэ. Би аригуунтаа нэг ч удаа таарлаггүй аригууныг хараагүй ингээд би айгу цээж болцсон юм шиг. олон хонжин л доо бүр алж ийн гэсэн. Хүүш цаадах чинь халиурдаг үстэй болсон ой. Өснөөс ургацсан юм уу? Харцсан байхаа болсон. Оо тийм үү? Ингэсэн л юм явж байгаа. Нэг адрах шиг юм. Нэг өдөр таарсан чи бүр нүднээс гараад бүр нүдэнд харагдах болсон байх үү дээ. Йоо ёо. Нүдээс гараад цаадах чинь зүгээр. Бид гурийн айл нь хулгасан. Үсээс ихсэн юм явж байгаа. Хээгүү ширүүнээр нь одоо анцгааг л авсан болов уу шүү дээ. Тэр махан бөмбөлгийг. Гү. Гэ одоо эфирээ тараад харьцсан гэдэг чинь байхгүй. Чи харьцсан үгээд ах чи бид гурийн хэн бэ гэж мангартаад байгаа юм. Тэр нь өмнө тэр нь асуусан. Өмнөх чинь хуушуурын хэлсэн болоод Би өөрөө хэрэгээ үлээсэн шүү дээ. Шууд хэрэгээ үлээсэн. Гэхдээ цэцэг Та юм байна. гурийн нэг хулгай цагдaalууд юм гэснээр болцсон. Цэцэг юм байна. Яагаад гэвэл аригуун бодвол хоолн дээр ер нь байдаггүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм байдаггүй байхгүй. Аригуунч нэрээ хоол иддэггүй шүү дээ угаасаа. Тэр чинь нөгөө нэг ингээд тариага тарьж байгаа тэгээд цадгалын юм шиг явж байгаа шүү дээ. Оо би энийг яг саналаа. Энийн нэрээ бас нэг бөөн улаан хэрүүл гэжтэй энэ оройн эфирийнхний дундлал ингээд тэр ингээд идсэн байсан энэ идсэн тийм энэ цэг юм уу? Тийм л байна. Яалч яахгүй. За цаг юм одоо ингээд гэртээ хараад ч одоо чихэн хангиж байгаа байлгүй дээ хөрхий. Цэвгээс маргааш 3 ширхэг махан бөмбөлөг авчираарэ. Тэр нь яадаг бас тийм CU зардаг юм байх. Тийм махан бөмбөлөг гэд нэртэй тийм ээ. Тэр нь яг юм бөөрөх юм ах байд юм аа. Та нар бодоод үзлээ махан бөмбөлөг гэж байна. Өөр гурвалжин болох гэдэг юм яа. Би бүр тэр хүүхдийг нь танихгүй юм байна. Тэр хоол нэгээс нөө бөөрөх хийчихээ дөрвөлжин тэгжээ. Яг идэхээр гурвалжин болж орно. Хоёр бураад өвгнийг ингэсэн нөө төмөр гараад тэр хоёрын алаа хариулдаг газарт нь төмөр гараад тэгээд хоёр тамхитдаг өвгнийг авчираад мэлзүүлээ за та төмөр тавьсан гэд яг ингээд гүтгэх гэж байхгүй юу. Тэгсэн ихний өвгнийг оруулж яриад за өвгөн тамхил татдаг байлгүй тамхаа яаж унтраасан гэсэн чинь нөгөө өвгөн нулимж гიშгэж хаяа гэлтгсэн. Бараг унтрага хайсан болж таарч байгаа. За одоо ястаа нөгөө өвгнөөс зайлахгүй шүү. Нөгөө өвгнийг оруулж ирээд шууд гүжирдэл хэрэг нүдэлгий гээл. Тэгсэн өвгөө ороод ирэнгүүт за тамхаа яаж унтраасан гэсэн чинь зажил залгаа гişээс. Бүр батарна. Гүтгэх ямар чарахгүй болсон. Зажил залгаа. Йоо. Тэр шиг л одоо гүрийнхээс ороор байгаа. Би гэдэг нэг юм дээр гайхаад ах юм. Баярч лангаар бичтэй намайг тэр хуушурныхаа нэгийг эзэн гэдгийг яаж мэдсэн?
Ямар амар. Камер байгаа шүү. Хөөе, ямар ч тийм ийм хил ам эрүүл тэмцэл хийгээгүй заяа. Би та нарт нэг юм хэлэхгүй. Гадангийн гадаа 41 чулуу татдаг Манай нэг хамтарч ажилладаг байгууллагаас Yellow Tail гэдэг нэг юм дарсны дөрвөн ширхэг юм сампл ирэхгүй юу? За. За тэгээд тэгсэн чи намайг яг ингээ харахад бол хайрцсан бүрэн бийсэн. За. Тэгээ ингээ буцаа эргээ харсан чи хайрцсан эвдэрчихгүй юу? Яа. Хөөе, ингэнэ хөөе. Яг надтай зөрөө туушуур идээд гараад ирсэн шүү дээ. Тийм амар азар Би ч одоо гандан манд ороод 41 чулуу молоо татуулсан юм болоо гэж бодлоо шүү. Иш чаас нэг ийм л хулгай хийдэ би. Чаоста. Тэгээ тэрийг би яриад босчихоо. За. Тэгээ эвдэрчихгүй юу? За. Тэгээ би анх удаа камер шүүлгээд За. камер би бүр ингээд олмоор санагдаад Анжигийн юм хэрэг ярьж байгаа. тэгээ тэгсэн чи тэгээ тэгснэ хаваа ингэж байгаа байхгүй юу? Йоо. Анжаа хэдрэг бидээгүй ингээд тэгээ тэгсэн чи яг ингээд оог нааднаас яг оогийн бас өөрөө олох гээд амар сэтгэлтэй наанда наач үстэй анх удаа ингэж үзэж байгаа. Тэгээ амар хараад байгаа байхгүй. Тэгээ тэгсэн чи ингээд эхлээд үзэж байгаа. Үзсэн. За тэгсэн тэндээ бондогс гэж явж байгаа. Тэр муу гайг ингээд хуруундаа өлгцэн байсан чи тэр нь хүндий болохгүй өөрөө урчдээ байлээ. За тэгсэн чи. Тэгээ бондогс гэж явчихгүй. Тэгээд анжаагт яг хэлээгүй л дээ тэргүүдээ за гэж өнгөрсөн. Зүгээр яг нөгөө хэрэгтнийг олох тийм зарилтай байсан. Тэр гоё байсан. Тэр аяа гойсон. Аагийг бүр Тэр чинь нөгөө нэг юм дөрүүдийн багцлаад юм юм. Хинхэн арилгахтай шүү дээ. Би нөгөөдгийг сэнжнээс нэгсэн чинь тэгж хамаагүй өөрийгөө даад. Мига ч бас офсер нэг хөөе энэ хайрцгийг хин ингээ задлаад эвдээ ачив гэж бид нар мэдхгүй гэж бүгдээрээ л мэдхгүй гэсэн. Би ч өглөөний хүн тараа явцсан байлгүй яг үгүй өөргээд. яг тэр бондогсон нэстэ камер аягүй бондогс гэж явсан. Гүр мига дадвал гэж явсан. Тэгээд харцаагаан дугаал гараа явцсан байгаа шүү. Улаанбаатар хотод 17 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар Минопост дэмжиж ажиллаж байгаа. За Минопостын үнэн чирүүлэгч болсноор таныг олон боломжууд, таны бизнесийн дэмжих давуу талууд хүлээж байдгийн нэг жишээ нь автомашины зээлийг танилцуулъя. Наад чинь зайн дуустав. Таны худалдаа цэнгэн дууссан. Зүгээр камер руу харуулаа барээ сууж. Таны худалдаа авч байгаа машин шинэ Монголд орж ирээд улсын дугаар аваагүй эсвэл Монголд унаж байсан гэдгээс хамаарат урьдчилгаа 40% төлөөд үлдсэн нь одоо 200 сая төгрөг хүртэл 2.8-аас 3.2% хүүтэй 60 сар хүртэл хугацаатаар автомашины зээлээр авч унах боломжтой. Утас нь 9995 8114. 9995 8114. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Минопост баярлалаа. За дараагийн асуулт Анжи. За. Ямар хэрэгт хүтгэх гэж. За идэж уух юмны хулгайд хөөх юм уу номойг хилмигдүүлдэг гэдгийг хүн тус бүр жишээгээр батал гинэ. Яа. Ямар хийсэн юм бэ? За батлаарай. За. Йоо. За. Бид уулын номойг хулгайлаад ичдэг гэж боддог ч номой одоо амралтаа авсан үед ч гэсэн идэж уух юм алдаад л байна оо. Би бол ингэж бодож байна. Номойгийн бас нэг гарын хүн нь энд бас амраагүй байж байгаа. Тэгэл тэр нь аваачаад өгчдөг бах уу. Тий байхгүй тий. Яг тэр сууд юм гарангууд хүй намайг өгье гэж аваад. Тэгээд хоол бол үлддэг өө намайг авчдаг чи. Одоо яг тийшээ гэртээ хүмүүс ч надад байна шүү дээ. Би бол одоо жишээл ундрахыг бол бас хамсаад нь авах гэж бодож байна. Ундрах чинь эсрэг рүү явахдаа замдаа номойг ярамгийн 3 дугаар бодолтоор зогсож байгаа. Хажуугаар гарахтаа шидчихэл яваад. Намайг хап гэж барь. Уустай шидэв. Явууд дундаа шидчих. Намайг зүгээр хап гэж бариад байгаа. Йоо. Би eerтэй те угаасаа ингэж эмэгтэйгээс номоо эрэгтэйгээс ангарах хоёр ч ундаа алдартай штэ. Гэтэ би номойг өстөө ийм хоолны хулгайн дээр хардж байгаа хөшт амьдралаа харж үзэв. Ангарахыг бол би яг ерөөсөө сая ингэж бариад авчаас те шууд тулгаал тэгээд бариад авчихдаг. Манай ангарах дороо баригдсан. Ангарах яг юм юу аах тэгээд баригч. Та ангарахыг харж л. Хараагүй. Тэ. Ер нь нэг тийм гимгүү царайтай заяа. Царай нөө? Тий, нэмээ нэрч хоёул амар гимгүү царайтай байхгүй юу? Ангарахыг бол би яг хулгай молгайг нь бол мэдэхгүй юм. Яг пүүзнээс нь бусдыг мэдэхгүй шүү дээ. Пүүзийг маш сайн мэдэж байгаа. Энэ миний яг нүдэн дээр яг ингээд төмпөн хоол идсэнийг бол сайн мэдчихэж байгаа би. Нөгөө шинэ жилийн дараа юу? Агийн чи хоол хийж өгдөг шинэ жилийн дараа би ингээд бүр ингээд яг хард сууссан шүү дээ. Нэрээ хүн идэж болдгийм байна гэдэг. Манай ангарах бол зүгээр ийм л хүн шүү дээ. Зүгээр ингээд тэнд ингээд хуушаар алга боллоо гэж бодъё л доо. Хуушаар алга болчоод те ингээд зүгээр манус бөөндөө орж ирэл те ингээд
ангараг ингээд хараад суух юм бол ангараг юу хуушуур гээл тэгээд бариг. Хийж хуушуур гээгүй багт юу хуушуур гээл тэгээд баригдах юм байна. Номинсгийн тухайд нэг юм хэлэх дүү байна. За. Бас миний хамтрагч бас муухай л та гэтээ яг одоо Ситмэн юм байлаа. Ситмэн юм байлаа. Ингэсэн найзаа ингээд би нэг аим мэддэг чи мэдээж тэгсэн чинь Мас мэдэн шүү дээ бид найз нь бол чав хаан ч мөр мөр л гэдэг байхгүй юу. Тэгсэн чи өстэй маргааш нь бистэй амар таргалаад аим костюм мөрөг гэл тэгсэн. Яасан гэдгсэн чи битгүй хоолныхаа дараа өглөөний хоолноос хоёрыг үтчихсэн чи. Өглөөний хоол орой хоёрыг идсэн байх нь шүү дээ. Өглөө ингээ бидний нөө сүтэ хотгож иддэг үү? Хоёрыг идсэн. Хоёр аягийг. Тэгээд таргалаад байгаагаа гайхаад байгаа шүү дээ. Би тэг бодсон. Тэгээд тэр мөчөөс эхлээ би номитой найзлахаа байсан. Зүгээр би хулгай бол би яг үнэндээ мэдгүй л байна л да. Гэтэ манай номоо бол үнэхээр хэмэртэй иддэг. Үнэхээр хэмэртэй. Би бас ингээд анх ажилд орсны дараагаар хоол идэхдээ за энэ жижиг юм чинь юу л идчихэлээж дээ. Энэний үлдээс хоолыг нэмж идэндээ гэж бараадаа сон. Хизээч юм үлдээдэггүй юм шүү. Би ч бүр ямар ч хоолны ямар ч том аягтай байсан. Номоогоос бол юу ч гордоод ирэхгүй шүү. Хөөхөн левел ховдог байсан чи яа. Гэхдээ номоо штий. Тэгээ чи хиддэг мөртлөө ерөөсө таргалдаггүй шүү. Би л одоо номоо бүдэн байхыг мэдгүй. Тийм шүү дээ. 7 жил ажиллахад Тэс зүүн гар шүү дээ. Тэгээс аюу зохицуулт юм шүү тий. Идгээ идэлээдэг. манай наваа чи өөр юм л гош ингэдэг байхгүй. Нүүр би миний хоолой шууд нүүрлүү ингээ орчдөг байхгүй юу. Ингээ ингэж мгээл хавь бүсэрж бүсрээ. Наваа одоо арай өөр юм л гош ингээ шүү. За. За дараагийн асуулт над дээр ирж байгаа юм байна тий. За. Тийм шүү дээ. 2025 оны 6 сарын 20 буюу Нэг гэмтэргийн загкад нэвтрүүлдэг шиг. За өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт хөргөгчөнд байсан 2 литр кола өдрийн хоолны цагийн өмнө хөргөгчөнд байж байгаад хоолны цаг дуусах үед алга болсон байсан. За алдсан хүн 15 та гихчээр алдсан хүн нь хайж яваад энэ эфирт байгаа 4 хүний нэг авсан гэж хардж байгаа. Өөртөө аваагүй гэдэг. Би бол угаасаа манайхаа би газтай ундаа уудаггүй шүү. За энийг бол манайх мэдчихэж байгаа тийм. За. Би өстө хар усан ч өстө тэгэж ихгүй шүү нэр. Хар ус шүү дээ. 6 сарын 20-нд байсан шүү. 6 сарын 20-нд би юу ямар би энэ нөгөө нэг тийм штэ. Зохиол битсэн хүнийг би мэдэн л дээ. Сайн мэднэ. Зохиол битсэн хүнийг их баян хүн байдгийн юм лээ. Тий. Ямар айгүй хил амтай юм. Энэ зохиол битсэн. Хүүшээ тэгвэл анжгаа дээр тулчлаа шүү. Наад чи хил амт хийхгүй гэж бодоод авцсан ба шүү. Тэгээ би бол энэ коолог бол анжгаах л гэж бодож байгаа. Би тэр 6 сарын 20-нд чинь байж тээ. Өмнө нь 4 өдөр юу ч ууж муугаагүй цоо ирүүл явж исэн. Үхснээ ээж код авах юм. Хүй чиний цагдаагийн актив төгсөө мэн энэ дээр одоо нөгөө янгаага хийгэж гүйцэтгэх ажиллагаа явуулаач одоо. Одоо энэ ямар яг яасан юм шиг байна. Хөрөгчин дотор байсан кола алга болсон. За. Яг байсан хэсгийг эхлээд нотлоо шүү дээ. Байсан. Яг байсан. Тэр харсан үнтэй байна. Тэгэл одоо камерын юм шүү. Би бол хараагүй. Харсан үнтэй л дээ манайх. Би яг харсан. Тэр харсан үнтэй байхгүй. Тэгээд харсан байсныг гэрлээ гэж байгаа юм уу? Би мэдэхгүй. За тэгээд мэдэхгүй хүмүүс байгаа юм ч харсан хүн дээр л одоо хамгийн ихний асуудал юм. Ортод үзүү ороод. Дугаал үтдэг гэж байна. Ерөөс тэрийг байсныг мэдэхгүй байгаа. Би өөрөө ч тэр өдөр ямар ч тийм. Энэ үн чинь бүр араа фестивалд архангад явчихсан. Тий. Та юунда тэнд явчихсан. Кода байж байгаа. Монгол 99 болсон. Тэгээд уулзсандаа явсан. Би бол тэрийг үнэхээр үзээчгүй. Тэр айгу гэхдээ айгу газрыг авсан шүү дээ. Тэр шууган чинь. Тэгсэн юм уу? 2 литрийн кода алга болж гин гэдэг амар шуугантай байсан. Тийм 4 зүгийн шууган болсон шүү дээ. Тэр чинь. Оо бүрүү. Би бол тэр шууганыг ч сонсоогүй. Тэг яг алдсан хүн нь надлаа айгу муухай царайлж ирэх нэг кола алга болчлаа гэж би мэдэхгүй л гэсэн. Тэгээд хүй одоо л эзэн нь олдоогүй л байгаа юм уу? За би ч бол зүгээр ингээ яг кола хэрэгтэй бол ойрхон гэртээ юм чи анхаарга орой орж ирээд авцсан. Би өстэй. Тэгээ ер нь бол тэ найруулагчдын өрөөнд байн кола байдэн штэ. Би бол зүгээр кола хэрэгтэй болох юм бол ундрахыг байсан байгаагүй орж ирэхэд ундрахын ширээн дээр байж идэг байхгүй юу? Гэхдээ энийг нэг хэнтөө баярлаа гэж авчдаг. Энийг нэг шүүмээр юм шүү яа дээ. Юг. Хэдүүл яг бүгдээрээ сууж байгаа шүү. 20-ны тэр бичлэгийг бичлэгийг
Хорны бичлэг дээр өстө тасгаал гараад ирнэ. Ойлгомжтой. Ойлгомжтой. Юу яа чи бүгдээр яг гарангуудаа за яг хорны бичиг шүүхээр боллоо шүү гингүүд нэг нь жоохон сандарч мэгдэх бах. За одоо ингээд энэ албан ёсоор үүгээр мэдэгдээ. За хорны баасан гарагийн бичлэгийг шүүхээр болсон шүү. 13 цагаас 14 цаг хүртэлх бичлэг. MJ радиог Тэрийг хоолны өмнө байсан гэдэг байгаа. Тэгэхээр бид нарыг хоол моолоо идгээд гараа явцаагаар би ч энэ өндөр зочны цагтаа байсан билүү? Яасан бэлээ? 20-ны. Мэдгүй ер нь Тэр зочин хэм байсан. одоо одоо би таныг танихгүй камер шүүхээр болсон. За бүр атаа тавьчихсан. За тэр 20-ны зочин хэм байсан бэ? 20-ны зочныг дууд. Би яаштай 21-нд ингээд Сэжигтэн байж тэр чинь. би чинь ингээ 20-ны орой ингээ гарсан. Тэгээ 21-нд ингэсэн. Би чинь айгүй гоё тийм нөгөө хар даашинз маашинзтай үсгэлжингийн гутал моталтай явж исэн юм байна шүү дээ. 20 чинь чи Ундаа мэдээ алга болох ерөөсөө тэр хүмүүс. Тэр үсгэлч хамаа. өдөр юм биш үү? Би угаасаа нөгөө гаста ундаа уудгүй байгаа байгуулгаар мэднэ. 20 чинь тэрийн нөгөө нэг люкс апартмент руу явдаг өдөр шүү дээ. Нөө биш тэр чинь 2 дахь өдөр. 20 чинь би 5 дахь өдөр гэдэг шүү дээ. Юу юм бэ? Та хоёр нийлж аваад авчихсан юм. Маргааш нь би угаасаа нөгөө нэг соёлын үйлдвэрчний соёлын төв ордон тунраа агшийн лекцийг хөдөлж өгөөд оройн нь бүсгүй тоглолт үзсэн байхгүй юу. Тэгээ би Оо яг тийм. 2 өдөр дараалаад гусчлаа даа гэж бодож. Би 21-нд нөгөө нэг юун дээр явж байгаагүй юу? Реги шоун дээр явж байгаагүй юу? Тийм штэ, тийм штэ. Тийм биш үү? Юу яасан юм шүү? Та хоёр дэ 500-500-аар нь хуваад авсан юм шүү. Гэхдээ литрээр нөө. Литрээр нь те 2 литр Йоо, би газта ундаа тэр тусмаа бүр кола бүр тоож Яг уудагч өгсөн ба. асуултын өрөөнд бол яг энэ эфир сууж байгаа 4 хүнээс бол ганцхан хүн үлдчихэж шүү дээ. Тийм тийм. Йоо. За. Бүр нэгтэй. Ай литр. Колоноос жараа шорд ичихгүй гэдэг. кола аваад ийцээ. Йоо. Банк татчихдаг колодог гэдэг. За Улаанбаатар хотод 17 цаг 41 минут болсон. Манай найруулагч санал асуулга оруулсан байгаа штэ манайхаа. Манай дөрөв хөтлөгчийн хин нь кола хулгайлж уусан байх магадлалтай вэ? Нэгт нь гэрлээ, хоёрт нь анжгаа, гуравт нь мега, дөрөвт нь уугнаач гэх шиг. За санал асуулганд идэвхтэй оролцоорой. Тэр 1 2 4-р хүмүүс бол хэлмэгтэн шүү одоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аккураар даатгуулах амархан аккур даатгалын платформ хамтран ажиллаж байгаа. Аккур шүү. Аккур. За ингэсэн юм байна. Энэ аккур систем нь даатгалын компани болон даатгуулагчийг холбосон юм дижитал зах гэд ойлгочих болно юм манайхаа. За ирээдүйд хамгийн олон даатгалын компани бүтээгдэхүүнийг санал болгоо ажиллаж байгаа. За Аккурын аппликейшн вебсайтаар за мөн Monpay аппликейшны даатгалын зэснээс Аккур мини аппликейшнийг ингээд сонгоод за тэгээ нөгөө бидний байнга хийлгэх ёстой жолооч хариуцлагын даатгал, тээврийн хэрэгслийн даатгал, гинтийн ослын даатгал, хүүхдийн гинтийн ослын даатгалаа хийлгэх боломжтой байгаа. Тэгээ хур системээс хэрэглэгчийн мэдээллийг татдаг учраас маш богинохон хугацаанд даатгалтай их боломжтой. Одоо энэ аккурыг газ гар утсандаа суулгаж авах хэрэгтэй гэвэл уяач давах хэрэгтэй. Энд чинь унаач хүүхдүүдийнхээ гинтийн осны даатгалыг заавал хийлгэсэн байх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр аккурын аппликейшнийг уяачд нэгдүгээр татаж авах хэрэгтэй. Хоёрдугаарт нь аяллаар явж байгаа хүмүүс энэ аккурын юуг авчиад одоо ч манайх миг даатгалаар байнга нөө аялагчтай даатгалдаг байхгүй. Тэг гинтээ ингээд яг богоо хөдлөх гэж байгаад 2 хүн мөн орж ирээд за одоо би ингээд мөнгө олцсон аялалт явна мовыг гинт суучдаг байхгүй. Тэнгүүд тэрий чинтэй ийшээ богоон дээр замын үд явж байгаа хооронд л даатгалыг нь хийчих юм байна шүү дээ. Гүшээ нөгөө зэрэг юу махан бөмбөлөгөө гэдээ ороод ирсэн. Ямар зовлонтой. Байгалтай энэ аккур яриад байгаа. Би энэ жаа ингэж Ямар хэл Улаан ирвэл игээ ороод ирсэн. машина уншлахад даатгал дуусах тохиолдол онцлогооны урт очиртой байх үедээ ч даатгуулах боломжтой. Хамгийн хурдаар даатгалын гэрээтэй байх боломж гэж шүү дээ. Энэ амар амар юм биш үү? Энэ ч агай чухал шүү дээ, тий? Яг үнэ. За аккур гэдгийг та нар зүв бичээрэй. A C U R R гэсэн ийм 5 үсэг шүү. 2 R-тай шүү. Үсгэлдээ. Аккур. За утасны Холбоо дугаар. утасны дугаар 80 тэг 58 85. За. Онцгой байдлын ерөнхий газраас хүргэнэ. Манай хаших чи 2 давтаж хэлнэ шүү дээ. Нэг утасны дугаарыг. 80 тэг 58 85. За. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар аккураар даатгуулах амархан гээд аккур даатгалын платформ хамтран ажиллаж байна. Баярлалаа. За. Яна нэвтрүүлэг үргэлжилсээр дараагийн асуултанд мега дээр очсон. За, шөрөө жилийн талх амны хэргийн тайлан тавина уу?
За таад ингэ сонсъё. За тэр чинь нэг юу асан юм аа 5 жилийн өмнө болж исэн тал хамны хэрэг байгаамаа. Би тэрийг дахиж хавц сэргийн цөхсөн. Тэр яг дуусаагүйсэн байхгүй юу? Юус хаагдаагүйсэн байхгүй юу? Ягаад ч юм зүг олны хил амнаас болоод жоохон зүгээр хил амнд нь өртөө таагдсан гэхүү дээ. За энэ дээр ийм болоо. За энэ 5 жилийн өмнө нэг юу алаа. Манай одоо 5 давхар буюу хуучин оффист нэг юм хадсан талх хөвтчихсэн. За тэрийг бид нар одоо нэг офисын үүдэн. Тий, офисны үүдэн тэгээд ийм капшн гээд ингээд тэмдэг нэмдэг тавиад хурж болохгүй гэд тэр хин энэ талхыг яг идэж байгаа шидснийг болоод тогтоох гээд тэгээд бид тэрүүгээр чи оогийн гантлага бид гурав чинь тэрүүгээр нэг юм болоод видео хийгээд видеогоо олон нийтэд цацаад бүрээ өстө. Өндрийг авахулсан За ба. тэгээд би энэ жил буюу одоо 5-аад жилийн дараа дахиад тэр хавц сэргийг зөксөн байгаа юм. За тэгээд тэгсэн чи яагаад сөхөгцсөн бэ гэхээр яг тэр газараа яг тэр талх хөвтчихсэн байхгүй юу? Айгуу сонин. Айгуу сонин. Сонин байгаа үү? Яг ингээ ижил бэрмүүдийн гурвалж шиг юм болж байгаа. Тэгээд би тэр чинь нөгөө тэр үедээ зургийг баталгаажуулаад хавц сэрэг нээсэн байгаа юм чи харна штэ. Яг ингээд таарж гинүү марж гинүү гэ дээж мэж авсан байхгүй юу? Тэгсэн чи бүр яг нэг шүлс. Заваараад байгаа. Тэр шүдний ором нь адилхан. Шүдний ором нэг хийж ирэх. Би бүх юм таараад. Яг юм гаруун талтаа саяатаа тийм. За тэгээд би ингээд юу аасан сонсогчдын гүрүүд бүр нийтэд зарлаад тэгээд бүх хүмүүсээс яриа авсан байгаа юм. За та хэдэн цагт харсан бэ те? Та талхтай ямар нэгэн холбоотой юу? Та талх иддгүү? Та глютений харшилтууд талхтай юу? Үгүй юу гэх мэтчлэн бас асуусан байгаа маа. Асуусан байд юм. Байд юм. Тэгээд бас холтой. Талхааны хэрэг тэгсгээ хаагдсан бай. Тэгээд бүр хүчээр хаасан байт. Тэгээд тэр бол эзэн холбоотой тодорхойгүй. Гэхдээ хараа ингэсэн юм чи идчихөө тэгээд зүгээр шидсэн юм шиг байна. Тэгээд би ойлгохгүй байгаа байхгүй. Тэрийг бодоод би хаших байсан бол хашихаа гэж бодно. Тийм штэ. Хаших чинь хамгийн заваа нөхгүй. Тэгээд тэр хашихын ширэмэрээ бурхан минь туузаар ороосон талын ягаан цэцгийг хайдаг шиг л хайсан. Яг тэр үед би бас нэг сая нэг явцдаг чимбаах байж та аяллаар ингээ явцдаг чимбаахаас бас асуусан чи жоохон юм нэг юм чичиргээтэй. За. Нэг эвгүй байсан. Цагаан талах байсан уу? Тэг цагаан талах байсан. Тэгвэл чимбаа толбоогүй шүү. Чимбаах тэр үед яг нөгөө нэг юу бас фитнесээ болоод ингээд мас нэм гэжсэн үе байхгүй юу? Тэгээ бас нэг тэр талахыг бас идж байгаа гэвэл болохгүй шүү дээ хайсан юм шиг байна. Үш тэр ангарах биш үү? За юм болуулаа. Ангаргаа бас өвөрж. Бас нэг орон ингэсэндээ тий. Тэрийг бодод хүчээр хаасан юм аа. Түрүү тэр нэг колоны асуудал ингээд мега дээр бүр ингээд тогтсон чи мега ямар царай гаргасан гэж өмнөх дөрөв дээр дугаал исэн юм бэлжиж байгаа. Тийм царай гаргасан ш. Йой, тавтах дээр нэг солиорцгож гэж. Манай хөргөчнөөс бас нэг алдарт нэг контакны хэрэг гарч ирсэн. Манай За хөөе, цэцэг энд одоо хэргийн зангилааг гаргажээ. За ингэж байна. Зангилаа цэгийг аа. Зохиол бичсэн этгээдэг олж мэдлээ. Зохиолч авчирсныг нь бол би мэдээгүй. За ингэж байна. Аймын намайг ид гэд өхөр нь ундрах ичтэй хуваач идсэн. Маргааш нь ирэхэд хоолны өрөнд орсон байсан. Хулгаалаад байсан юм бол байхгүй шүү. Гэрчтэй юм байна уу? Хам эрэгтэй юм байна. Цэцгээр төгссөн болоо хулгаач гэж юу байсан. Цэцэг мэгмэрцэг нэмэрцэг тийм. Яа, манай гурав холбогдлоо шүү дээ. За. Амар юм байна. За, одоо бүгдээрээ санал асуулганд хариулах цаг ирлээ. За, энэ чи ингэж штэ. Ами ид гэж хэлээгүй гэж байна. Яа. Ами тийм зогсож байна. Ами ингэж ами бас ингэсэн байж болно. Йоо, идмээрээ үл идэлтэй. Ундрах их чинь бас идэлгээд эсэг. Тэгээд зохилдуулж идүүлчихгуудтай би яг ч ид гэж бол хэлээгүй шүү. Тэгээ ингэсэн юм аа. Угаасаа яг эдний чинь би одоо яг ингэ саналаа. Энэгээр ингэ яриа болсон. Миний хоол хайч юу ч инээ тэрэ гэдгсэн чинь ид гэсэн гэхээр л идсэн штэ гэдгсэн чинь үгүй би ид гэж хэлээгүй гэд ингэ буу юм болчихсон. Яг үнэн. Гэхдээ тэр коллекшн уу гэсэн штэ. Юу яа бичлэг үзээ масалдаг бичлэг үздэг. Йоо, за хөөе манайха Эрдэнэ мэд саналаа нэгэнд өг цаг илээ. За одоо газ хариулаад яваа шүү. За. Мега за. Мега. За би бол бас мега гэж бодож байна. Би та хоёроос арай өөр санагдав. Мега гэж бодож байна. Би өөрөө гэж бодож байна. Ямар дургуур гэсэн юм. За манай дөрөв хөтлөгчийн хин нь кола хулгайж уусан байх магадлалтай вэ? За 463 лайв үзэж байна. Санал асуулганд 230 яг 50% нь оролцсон шүү. За тийм байна. За нийт нь гэрлээ дээр 34% буюу 15%. 34 би ерөөсөө гацтай унтаа уудгүй гэж
гэж. Анжгаа дээр 105 хүн буюу 46%. Мега дээр бид гурийн саналыг өөрийнх нь саналтай нэмээд 76 хүн буюу 31%, уугнаа дээр 20 хүн буюу 9% саналаа өгсөн байна. За ингээд одоо ингээд дөнгөж орж ирж байгаа үед чинь чамааг хүмүүс ижгэлж ард түмэн бол одоо тийм ээ 105-уулаа ингээд 46% саналыг Анжид өгсөн мөрчтэй. Анжиг бол тий колони улгаачаал гэсэн байна. тий шүү дээ Та зүгээр. одоо санаас он дөрүүлчихэд ингээд баярлаа баярлаа. Би надад хэлэх үг байна. За я дуусгах яа. Надад хэлэх үг байна. За яг үүндээ хүн ингээд гүжир үгэнд сөөм хариугүй л байдаг юм байна да. Ухаарч итэр Би тий. тэнцэнэ гэж. Тий. За хаваард санаас болгон дөрүүлээгүй үстэй. Тий шүү дээ. 105 хүндээ. 105 хүндээ. Баярлаа. Хэсгүүчл дүү. За. Нэр хаваар дөрүүлээ. Тийм дундаа унтсан байсан харин. Доороос кол гараад уугаач. Намаг Сүхбаатарын аймгийн хотхолоор та нар ингэдгээ байлаа. Шилийн сайрын нутгийнхан дандаа хулгай юм гэж байхгүй ерөөсөө. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 27-ны Баасан гарагийн Яна нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сураатаагаар шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар боломжийг бүтээгчид Ленди за мөн Акураар даатгуулах амархан гээд Акур даатгалын платформ хамтран ажиллаа баярлаа. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3